Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын шүүхээс Дональд Трампын гаргасан зарим үйл ажиллагааг дэмжсэн шийдвэрийг гаргасан байна. За Дональд Трампын засаг захиргааны зүгээс сүүлийн үед цагаач иргэдийг албатан гарах болсон. За үүнтэй холбоотой асуудлуудаар цагаач иргэдийн зарим бүлгүүдээс шүүхэд бол хандаж Дональд Трампын үйл ажиллагааг цуцалж өгөх ийм шүүхэд бол хандсан хэрэг болсон. За үүнийг бол шүүх авч хэлэлцээд шүүгчдийн 6 шүүгч дэмжиж 3 эсэргүүцснээр тухайн шийдвэрийг Дональд Трампын гаргасан засаг захиргааны шийдвэр зөв зүйтэй байсан гэдгийг нь одоо тогтоож цаашид энэ асуудал дээр бол ногоон гэрэл асааж өгсөн ийм үйл явдал болж байна. За энэ хэрэгт Мянмар, Өмнөд Судан, Куб, Мексик, Лаос, Вьетнам зэрэг орны 8 цагаач бол холбогдож шүүхийн нэхэмжлэгийг гаргасан юм байна. За тэднийг өнгөрсөн 5 дугаар сард Өмнөд Судан руу явж байсан онгоцоор албатан гаргасан. За Трампын засаг захиргаа тэднийг бол адгийн муу одоо цагаачд гэж үзэж олон нийтэд дамжуулж байсан. За энэ үүнтэй холбоотойгоор тухайн шүүхийн шийдвэрийг бол эсэргүүцсэн 3 одоо либерал үзэлтэй шүүгч байсан юм байна. За энэ одоо олонхын гаргасан шийдвэрээ эсэргүүцэж хууль зорьсон үйлдэлийг урамшуулж байна гэж мэдэгдэж байна. Бостон төвтэй Америкийн дүүргийн шүүгч Брайан Мёрфи 4-р сард гаргасан цагаачдын хууль бус ёсны одоо энэ дав залт хүслүүд нь хэдийгээр одоо амжилт олоогүй боловч 3 дахь улс руу тухайн хүмүүсийг явуулах юм бол эрүүд нь шүүгдэх, за эсвэл амнасаа алдаж болзошгүй ийм нөхцөл үүсэх боломжтой. Тийм учраас үүнийгээр бол шүүхээр маргаан үүсэх боломжтой гэж үзэж байсан. За ингээд энэ одоо шүүх үйл ажиллагаанд шүүгч Соня Сотомёр, Елена Каган, Кетенжи Браун, Никсон зэрэг шүүгч нар даваа гарагт олонхын гарын үсэг зурсан энэхүү шийдвэрийг шүүмжилж бүдүүлэг хүчирхийлэл үйлдсэн гэж мэдэгдэж байна. За дүүргийн шүүх засгийн газрын нэхэмжлэгч нарт үндсэн хууль болон хуулиар олгогдсон үйл ажиллагаа явуулахыг даалгатаа зас залруулах эрх мэдлээ хэтрүүлсэн байх магадлалаас илүү одоо олон бүс нутагт олон мянган хүнийг хүчирхийлэлд өртөх ийм шийдвэрийг гаргаж байна гэж шүүгч өөрийн одоо мэдэгдэлтэй мэдгдсэн байна. За ялгамжтай байх нь ойлгомжгүй зөвтгөхийн аргагүй хэрэг гэж мөн нэмж шүүгч Соня Сотомёр мэдгдсэн байна. Дотоод аюулгүй байдлын яам энэ шийдвэрийг сонссныхаа дараа Америкийн ард түмнийг аюулгүй байдал байх одоо нөхцөлд бол ялалт боллоо. За тус агентлагийн хэвлийн төлөөлөх Треса Маклифн мэдэгдэхдээ албатан гаргах онгоцуудаа асаагараа гэж X хуудсан дээр олон нийтэд мэдгдсэн. Трампын засаг захиргаа 8 цагаачийг Америкт хүний амнаас хөнөөх, галдан шатаах, зэвсэг дээрэм зэрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдгдсэн. Гэвч цагаачдын өмгөөлөгч дээд шүүхэд мэдүүлэхдээ баривчлагдсан хүмүүсийн олонх нь гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй гэж мэдгдсэн. Нэхэмжлэгчийг төлөөлөн цагаачлалын шүүхийн үндэсний холбоо уг шүүхийн шийдвэрийг аимшигтай гэж нэрлсэн. Тус шүүхийн гүйцэтгэх захирал Трина Лимото мэдэгдэхдээ эдгээр шийдвэр нь үйлчлүүлэгчдийг нь эрүүдэн шүүгэх болон цаашдаа өхөлт өртүүлэх ийм шийдвэрийг гаргалаа. За өнгөрсөн сард Бостны давд залтах шүтний шүүх доош хатны шүүхэн шийдвэрийг хориглохоос татгалзсны дараа Трамп хэргийг шүүхэд шилжүүлсэн ийм удаатай. Өнгөрсөн сард дээд шүүх Трампад Венесуэлийн иргэдэд олгогдсон байдаг түр хамгаалагдах статусыг цуцлахыг зөвшөөрсөн. Үүний улмаас 350 мянга орчим цагаачдын эрх ашиг хохирсон. Мөн 5 дугаар сард шүүхээс гаргасан өөр нэгэн шийдвэрээр ерөнхийлөгч Куб, Гайти, Никарагуа, Венесуэлээс ирсэн хагас сая орчим цагаачдыг Америкийн нэгдсэн улсад 2 жил байлгахыг зөвшөөрсөн. Хүмүүнлэгийн хөтөлбөрийг төр зогсоох боломжтой ийм нөхцөлийг шүүхийн шийдвэр гаргасан байна. За цаашдаа ч гэсэн Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас албатан гаргах цагаачдыг одоо өөрийн нутаг дэвсгэртээрээ байлгахгүй байх энэ үйл ажиллагааг эрчимтэй явуулах төлөвтэй байна. За үүнд нь бол эрх зүйн бас хаалт саад нь бол төдийлөн байхгүй байгааг энэ удаагийн шүүхийн гаргасан шийдвэр харуулж байна.